Мөндөд сагсан бөмбөг сонирхчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Би та бүхэндээ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний суперлигийн тэмцээний эргэн тойрон нэвтрүүлгийг энэ өдрийн анхны дугаараар хүрэхэд бэлэн болоод байна. Мэдээж суперлиг маань бол энэ жил 11 багтаагаар хамгийн нэлээд өнөр өтгөн гэр бүлээд хилээд эхэлж байгаа. Ингээд энэ 11 багийн хүснэгтийн эхний тойргийн тоглолтууд бол дуусч байгаа. Энэ эхний тойргийн дараагаар ер нь багууд хүснэгтийн ямархуу байралд явж байгааг онцлог үзүүлэхээр бид эхнийхээ нэвтрүүлгийн эхний хэсгээр бол онцолж байна. Ингээд багуудын одоо үлрэлийн хүснэгтийн 1-р тойргийн дараах байдлаар харагдж байна. Зарим багуудын хувьд 9 тоглолт хийсэн байгаа. За тэгээ ерөөхдөө энэ 1-5 гарагт тоглолтууд бол эцэсэн хийснээр 10 тоглолтоор дуснаа. Ингээд үлрэлийн хүснэгт бол яг одоо 5 хүн юм харагдж байна. Түр үйлсэнчлэн төвөр хуцаг 7 хожигдж байгаа. Тэд бол 70% амжилттай 3 хожигдлыг авсан гэсэн үзүүлэлтээр лигийг бол одоо тэргүүлж байна. За Эрдэнэтрлийн Рикс баг болон Танан гард багууд хоёулаа 6 хожигд 4 хожигдтойгоор эхний тойргийн тоглолтуудаа өндөрлүүлсэн байгаа. За энэхүү хоёр багийн хоорондын тоглолтын зөрүү бол Рикс баг хоцсон учраас дээр нь бичигдэж байна. За энэ өдрөлт бол 2 тойрог багууд маань тоглох учраас тэгээд 2 тойрог учраас багуудын хоорондын тоглолт 1-1 бос тэнцэх юм бол бөмбөг тоолох ийм журмаар явагдах хэрэгтэй байгаа. За энэ багуудын араас бас Мадмос шонхрууд SPL хашиг үлгэж явж байгаа. Энэ багийн хувьд бас за энэ 3 багийн хувьд бас гурлаа 9 тоглолт хийсэн. Энэ эрэх даваагаар ихт бас сүүлийн тоглолтуудаа байна. За эндээс бол бас байрны дээш доошлох нь бас шийдэгдэх байх. За мөн дундгов харцаг баг эхний тойрог өндөрлүүлсэн 5 хожигдолтой лигийг болоо эхний тойрог өндөрлүүлсэн 50% амжилттай. За ан талс дээрсүүд мөн нэг тоглолт дутуугаа эрэх даваагаар тоглолтоо энэ 4 хожигдолтой явж байна. За Сентоса Арслангууд плей-оффын гадна 9-р байранд бичигдэж байна. За энэ жил бас нэг онцлог нь плей-оффт 8 баг оролцсон. Тийм учраас өөртөө илүү өрсөлдөөнтэй бас жоохон хугацаа их орно гэсэн. За тэгээд хүснэгтийн сүүлийн 2 байранд бол мэдээж Хэдэ Жингс Сити, Гигийн ангаал лидер өгöd явж байгаа. Энэ хоёр багийн тоглолтын хооронд бол Хэдэ Жингс Сити яг ялт байгаас учраас хүснэгтийн 10 дугаар нь байгаа. За өөрийн үзэгч та бүхэн бас харж байгаа сүүлийн 3 байрт явж байгаа баг энэ жил бүгдээрээ суперлигт за сүүлийн 2 байранд явж байгаа шинээр орж байгаа. За тэгээ ерөөхдөө багуудын хожигдлын зөрүү бол тим ч холш байгаа. Тэгээ үндсэндээ лигийн 2 дугаар тойргийн өрсөлдөөн бол үнэхээр гал гарсан чирүү өрсөлдөөнүүд болох нь энэ дээрнээс ойлгомжтой байна. Өнгөрсөн жилийн аваргууд одоогийн байдлаар 56% амжилттай. За 2 дугаар байранд биднийх одоо ингээ хожлоо гэтэл ер нь бол 2 3 4 эсвэл нэг ихний 8-д ч юм ингээ бичигдэх юм байна. Тэгээ даваа гарагт хийх тоглолт бол хэдгээр байрт орох вэ гэдэг бол шалтгаална. Ер нь бол нэг хожигдол бол маш үнцэнтэй болцоод байгаа. Багуудын маань өрсөлдөөн ч гэсэн маш их байгаа учраас энэ жилийн суперлиг маань бас маш олон багтай ч гэсэн өрсөлдөөн бол маш ихсэн юм гайхалтай лиг болж 1-р тойрог нь ямарчсан ингээд өндөрлөж гэж байна. 2-р тойрог бол энэс өрсөлдөөнтэй бүр ширүүн болох нь бол дамжиггүй юм аа. За ингээд бид ямар ч хэлсэн хүснэгтийн байрлалуудыг бол үзэж та бүхэндээ үзүүллээ. Харин одоо энэчнээс нэг баг онцлогоор батж байна. Ингээд Төв аймгийн Төв ургацаг. Тэд үндэсний суперлигт эхнийхээ удирдал тоглож байгаа. 7 хожил 3 хожигдол буюу 70% амжилттайгаар 1-р тойргийг бол ямар ч хэлсэн тэргүүлээ дуусгалаа. Тэгэд ер нь энэ багийн талаар онцлог зүйл манай үзэгчид хүргэх мэдээ сонир содон юмнууд юу байна юм баяра. За мэдээж Төв ургац багийн хувьд бол өнгөрсөн удирдлын Спрат суперлигийн авраг баг байгаа. За тэгээд Спрат лигээс доороос дэвшин гарч ирээд үндсэн суперлигт бол одоогоор 1-р тойргийг тэргүүлэн хүснэгтийн тэргүүн байранд 7 хожилтойгоор өндөрлүүлээд байна. За тэгэхээр энэ багийн хувьд бол олон улсын жинхэнэ мастер цэцгийн мэрэгэн энэ удирдал бол нэмэгдсэн байгаа. Өмнө суперлиг тоглодог гэсэн. За Пүрвд орж нэмэгдсэн байна. SPL хасын үлгүүд багаас дэлгэр нэм бас Төв аймгийн яг унган багтаа ирсэн гэж хэлж болно. Тэгээд тэгвэл бид нар одоо нэвтрүүлгийнхээ 2 дахь хэсгээр бас Төв аймгийн Төв ургацаагийн ер нь ямархуу яаж яваад ингээд 7 хожиг 3 хожигч ба гэсэн байдлаар хүрэх нь бол зааш хөрөг болж ах шиг байна те. Ингээд бүгдээрээ Төв ургацаагийн энэ удирдлын эхний тоглолтуудтай хамтдаа танилцъя. За ингээд би та бүхэндээ Төв ургацаагийн тоглолтуудаас хүргэж байна. Төв ургацаагийн ерөнхийдөө энэ удирдал бас Спрат лигээс дэвшин гарч ирсэн ч гэсэн маш гайхалтай амжилтыг үзүүлжлээд бол лигийг одоогоор тэргүүлж байгаа. За энэ бол SPL хасын үлгүүд багтаа хийсэн тоглолт байна. За тоглолт бол эхнээсээ маш их тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан юм тоглолт болсон. Би та бүхэндээ тоглолтын 4-р үеэс хүргэж байгаа. Дөнгөсөө Бямдар шоноо авсан. Яг онч Гамбол багийн ахлагч бөмбөг эзэмшиж байна. Түн дээр Спрат лигт тоглож явахдаа бол Гамбол бас багийн ахлагч тоглосон. За мөн Мөнхтрийн 8 дугаартай тоглож мөн та бүхэнд харагдаж байгаа. За Мөнхтөр бол өнгөрсөн жил Спрат суперлигт багийн авраг болоход бол хамгийн тов тос нэмрийг хүргэсэн тоглогч SPL хасын үлгүүд огтос мөн хуучин тоглож байсан тоглогч ингээд хуучин багийнхаа сэргийн тоглолтод бас тун сайн тоглолтыг үзүүлсэн. За ер нь энэ үйлрэлд эхэлснээс хойш ингээд Мөнхтөр Гамбол гэсэн
тоглогчдоос гадна Мэргэн, за тэгээ энэ хоёр легионоор тоглогч Бүүн, Хоолмс нар бол тун гайхалтай байгаа. Яг энэ гарааны тавт бол Суперлигийн бас хамгийн шилдэг тавтуудын нэг 109-оор нэрлэгдэж байгаа. Мэдээж энэ тоглолт бол мэдээж тэдний үед бас нэлээд шансаас шалгасан тийм тоглолт байсан. Учир нь гэвэл тэдний эсрэг өнгөрсөн үеэрлийн аваргууд зогсож байсан. За Кайри Рэндл SPL хөлгөл багт ирээд. За тэгээд нэгдүгээр тойргийн дунд байгаа. нутаг утсан. За тэгээд эхнээсээ ер нь маш сонирхолтой өрсөлдөөд тоглосон. Тоглолт 100-100 бол тэнцсэн. За тэгээд энэс хойш багууд бас алдаа их гаргаад яг торгуулийн шийдэлтээр бүх зүйл шийдэгдсэн байгаа. Ингээд эцэст нь 110-107 гайцаатайгаар төв ургацаг ялтыг авсан байгаа. За яг энэ тоглолтын сүүлд бол төв ургацуудын чөлөөч хідэл үнэхээр байнд орж ирснийг дөрөвдөн зүйтэй. Тэднээс Холмс Жуниор 26 оноо авсан, Бүүн 35 оноо авч бага тэргүүлсэн бол Гамболд 19 оноо 12 самраас мөнгө автыг хүртгэжээ. За мэдээж үндэсний Суперлиг ерхий тэтгэгчээр бол сэтгэл сэргэм Сингүрээнд ирж хүчний дэсрэлт Sprite бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Төв ургацын дараагийн онцлог тоглолт бол тэд Эрдэнэ дрилинг Рикс эсрэг хийсэн. Рикс бол үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнтэй. За шигшээгийн холбоотой Бадрахыг гигнэндээ нэгтгсэн байгаа. За ингээд тэдний эсрэг төв ургац хэрхэн тоглосныг хамтдаа харж байна. Төв ургацог бол өстой хизээний л одоо Суперлигийн баг шиг бол гайхалтай тоглож байгаа. Одоо шинэ баг гэж өстой хилэлтгүйгээр. За ерөнхийдөө туршлагатай тоглогчд Мэргэн байна, Пүвд орж байна. За тэгээд Мөнхтөр Гамболд нарыг түрүүн бас бид нар дурдсан. За тэгээ хоёр легионор нь бол яг багтаага зогцсон юм шилдэг легионоруудыг авчирсан учраас энэ өдрлийн төв ургацогийн амжилтууд үнэхээр гайхалтай байгаа. Тэгээ Мөнхтөр Гамболд дэлгэр нэм нарын хувьд бас өмнө шинжлэхуйн технологийн их сургуулийн Sharks-аас хамт тоглож ирсэн. За бас тэдний хувьд энэ өдрөлд нэгдснээр ингээд дөрөвт өдрөлдөө хамт тоглож байгаа гэдэг. Тэдний хувьд бас ойлголцлын хувьд ч гэсэн ерөөхдөө асуудал бага байгаа. Энэ удаад Бүүн оролт хийzээ оноо аваад тоглолтын тоог тэнцвүүлж байгаа бичлэг харагдаж байна. За төв ургацын ерөөхдөө яг тоглолтын арга барилын хувьд их хамгаалалт бол маш сайн байгаа энэ үеэр. Тэгээд тэр нь ч гэсэн үр дүнгээ өгч байгаа. Дээр нь довтлогооны хувь. Тэг 45-аас дээш хөвтэй довтлох юм бол баг нь хожиж байгаа. 40-аас доош хөвтэй довтлох юм бол баг нь хожиж байгаа. Тэгээд бүр тодорхой хэлэх юм бол 7 тоглолтод 45% дунджаар довтлож ял тоглосон бол хожигдсон 3 тоглолтондоо тэд дунджаар 37% довтлсон гэсэн статистик үзүүлэлт тэдний эсрэг зогсож байгаа. За тэгээд төв ургацогийн хамгаалтыг сайн хамгаалт нь бол ерөнхийдөө яг түрүү хэлсэнчлээ үнэхээр сайн байгаа. Хамгийн гол нь энэ бүх тоглогчд нь өндөр нуруулаг учраас яг тэдний энэ цогцсон хамгаалт нь бол их гайхалтай байгаа маа. Холбонд тоглогч Бүүн хүртэл ингээд нуруугаар бол маш өндөр. За Хоолмсын нэг Исленакийг бидэнд харуулж байна. За Хоолмс ч гэсэн самбардоор маш сайн тоглолт үз. Энэ өдөр самраас мөнгө авалтаар бас эхний 10-т бичигдэж байгаа юм шилдэг төвөнд тоглож байгаа. За ингээд тоглолт 103-95-аар өндөрсөн Төв аймгийн Төв ургац баг удирдлын ээжд ялтаа байгуулсан байгаа. Тэдний ялт авсан баг нь мэдээж Рикс байлаа. Ингээд багаас Бүүн 28 оноо 10 самраас мөнгө авч бүртгэсэн бол Холмс Жуниор 23 оноо 14 самраас мөнгө авч Мөнхтөр 20 оноо 11 самбар, Мэргэн 18 оноо 11 самбар гээд дөрвөн тоглогчийн дабл хийсэн гайхалтай нэг үзүүлэлтийг үзүүлсэн. За ингээд бид та бүхэндээ Төв аймгийн Төв ургац багийн талаар танилцуулаа. Ингээд доодоос Sprite League-с дэвшин гарч ирээд маш амжилттайгаар үндэсний Суперлигийг одоогоор тэргүүлж байгаа Төв аймгийн Төв ургац баг бол мэдээж маш амжилттайгаар тоглолтоо үргэлжлүүлж байна. Энэ залуу тоглогчид ингэ явж ирэх бас тэдний хувьд бас түрүүн бас нэвтрүүлгийн дундуур бас хэллээ. Ер нь хоцсон тоглолт болгон дээр 45% довтлогонтой явж байгаа бол хожигдж байгаа тоглолтуудаар нэг 30-аас доош үе. За нэг 40-40-оос доош үе те нэг 35-6% довтлож байгаа юм байна. Тэгвэл одоо бид нэвтрүүлгийн дараагийн хэсэгт за мэдээж дараагийн хэсэг маань бол бид нэвтрүүлэг болгоноороо одоо энэ зүйлийг бол уламжлал болгохоор болсон байгаа. Нэвтрүүлэг болгоноороо бид нэг тоглолтыг бол онцлохоор болсон байгаа. Ингээд нэгдүгээр тойргийн хамгийн онцлог тоглолтыг та бүхэндээ танилцуулъя. Гой дамжуултыг Золцяа төгсөн. Золцяа шийдний нөгөө талаас татсан шатал амжилтгүй болж байна. За Золцяаргал төгсөн дамжуулт амжилттай болсон. Гэдэнсийн гой довтлох байлаа. Гой дамжуулт байлаа. За ингээд мэдээж энэ тойргийн хамгийн онцлог тоглолт бол харцаг болон Рикс багуудын тоглолт байсан. За энэ тоглолт юугаараа онцлогтой болсон бэ гэхээр харцаг баг тоглолтын 4-р үе эхлэхэд 21 оноогоор хожигдж явсан байгаа. За яг одоо энэ талбай дээр сая 3 онооны шилдэг алдаатай хийсэн залуу дөлгөөний тоглолт үнэхээр онцгой байсан. Тэр үний үед 22 оноо авч баг нь ялт байгуулсан байгаа. Ингээ түүний тоглолтыг бол та бүхэн харж байна. За 4-р үед бол нөлгөө өмсдөө үнэхээр гайхалтай байсан. Довтлогоон дээр хамгаалтан дээр ч гэсэн тун найдвартай байсан. Тэгээд 4-р үе бол түүний үе байсан гэж хэлж болно. За холын цаа шидэлтийг бол 6 удаа амжилттай. 3 онооны шидэлтийг 6 удаа гүйцэтгсэн. Ингээ 22 оноо авсан. Тэгээд Болмаар тооны зэрэг бол одоо 79 74 болсон байгаа. Дөлгөөний бас нэгэн бөмбөг тасалтыг нь онцолж байна.
За ингээд дүлгөөн хамгаалтан дээр ч найдвартай байсан, довтлогоон дээр ч үнэхээр өөртөө ихтэй гайхалтай байсан. За энэ багийн бас шилдэг тоглогчдын нэг гэдгээ яа харахгүй батлааруулсан. За эндээс нэг хэцүү байдлаас довтлсон оролтыг харуулж байна. Тооны харьцааг 84-83 гэдэг. Ердөө ганцхан онооны зөрүүтэй болгосон 21 онооноос тэд бол эргэн ирэлтийг хийж чадсан. Одоо ингээд 4 минут дутуу байгаа. Тэд 21 оноогоор хожиж гисэн. 8 минутын турш багасаа өрсөлдөгчөөс 17 оноо авсан. Яг энэ одоо дүлгөөний оролтыг харуулж байна. Тэдний өдөөс 2 ч тоглогч очсон. Зоол жаргал Will Giddings нарын хамгаалалт дүлгөөний эсрэг юу ч хийж чадаагүй юм аа. За ингээд дүлгөөн бол өстө үнэхээр гайхалтай байсан. 2 тоглогчийн эсрэг самбарын нөгөө талаас довтлсон довтлохоо нэг хүү оновчтой болсон. Ингээд улмаар тооны харьцаа 87-85 байна. Дахиад нэгэн дүлгөөний хоолын зай шийдэлт сүүлийн мөчд оновчтой болсон энэ шийдэлт харцаг багт хожлыг бэлгэсэн. Тэд 4-р үед 21 онооны эргэн ирэлтийг хийж Суперлигийн нэгэн гайхалтай тоглолтыг түүхэнд бас бичигдэхүүц юм. Гайхалтай тоглолтыг тэд багаараа 4-р үед 22 оноо авсан, дүлгөө 22-ыг авсан бол үлдсэн оног Баттар авсан байгаа. Шийдэлт амжилттай болсон. За Рикс 4.4 секундэд 3 оноо авах даалгавартай. Зол жаргал бөмбөг авсан. Алдаа байхгүй хагаалсан. За ингээд Тонгоо Алиасны харцаг болон Овс Эрдэнэлийн Рикс огуудын тоглолтын цаг дууссан. Харцаг баг 87-90 харьцаатай 19 онооны зөрүүтэй хожигдож явсан тоглолтонд ялтыг авсан. За ингээд бол мэдээж энэ саяны тоглолт бол үнэхээр гайхалтай тоглолт байсан. Яг энэ мэдчлэн гой тоглолтууд бол Суперлиг дээр болж өнгөрч байгаа. Миний санаж байгаагаар сүүлийн 14 хоногт Суперлигийн талбайд болсон баг бүх тоглолт сүүлийн 4-р үед шийдэгдсэн гэдэг. Суперлигийн супер өрсөлдөөнүүд бол гайхалтай болж байгаа. Дараагийн болноор видеог онцлох үлээ. За мэдээж дараагийн болон бол энэ гайхалтай тоглогчдын гайхалтай багуудын өрсөлдөөн үнэхээр гайхалтай байна. Тийм учраас би та бүхэндээ одоо үндсэн Суперлигийг статистикаар тэргүүлж байгаа тоглогчдыг танилцуулъя гэж бодсон маа. Ингээд статистикаар оноо авалтын лидерүүдийг танилцуулъя. За ингээд бид та бүхэнд үндэсний Суперлигийн статистикуудаас танилцуулж байна. Ингээд Суперлигийн 1-р тойрогт онооны лидерүүдээр хин байна вэ гэдгийг та бүхэнд яг одоо хүснэгтийн тэргүү 10 тоглогчоор тодорхойлуулж харуулж байна. За ингээд мэдээж хүснэгтийн тэргүүнд Баян гол Мадимос Шонхрууд багийн довтлогч Тунгалгийн Санчир 37 оног дунджиж байгаа гэсэн үзүүлэлтээр нэгдүгээр тойргийг бол онооны лидерүүдийн жагсаалтыг тэргүүлж байгаа. За мөн араас нь Хинти Чингис Сити багийн олон тоглогч Гейб Мотон 27.9 гэсэн оноотой явж байна. За түүний араас Мөг Төвшин Арфтууд багаас 26.9 оноотой байгаа. Түүний хувьд үнэхээр онцгой амжилттай байгаа. Тэгээд түүний холын зайнаас бол үнэхээр бас гайхалтай шидэж байгаа. 34%-тай холын зай шидэлтийг гүйцэтгэж байгаа. Өнөөдөр энэ үлрэлт бага маш амжилттай ахлан тоглож байгаа. За мөн Jonathan Blake 4-р байранд бичиж байна. Гига ангаал лидер багийн хамгаалагч Jonathan Blake 25.4 оног энэ үлрэлт дунджиж байна. За түүний араас бол мэдээж Хинти Чингис Ситигийн Афа Моушек олон тал тоглолтоор бол Саксан бүг сонирхчдын анхаарлыг татаад байгаа. Тэр бол 24.8 оноо дунжилж байгаа. За мөн Эрвсүүдийн холбонд тоглогч Terence Joyner үндэсний Суперлигт дахин энэ үлрэлт ирж тоглож байгаа. Тэрээр 24.8 оног мөн Афанта хамт ижилхэн оног дунжилж байгаа. Тэдний араас 7-р байранд 23.5 оноо дунжилж Төв аймгийн Төв ургацуудын Donald Ray Boone явж байгаа. За араас нь 8-р байранд Танан Гардогийн 2 шилдэг тоглогч бол бичигдж байна. Оюун цэсгийн Ууган Баяр 23.3 оноо, Цэрэн давгийн Аз баяр 23.1 оног дунжилж байна. Яа харахгүй энэ багийн 2 лидер тоглогчнууд энэ хоёр дунжилж байгаа. Шилдэг 10-ын хамгийн сүүлийн байранд Баттүр тэр 22.8 оноо дунжилж байгаа. Олон улсын хэмжээний бас Баттүрийн хувьд бас энэ үлрэлт оноо авалтаар бас нэлээд тод товруу харагдаж байгаа. За энэ дараагийн үзүүлэлтүүд бол Самрас бөмбөг авалтын лидерүүдийг би та бүхэндээ танилцуулж байна. За энэ өдрөд Самрас бөмбөг авалтаар одоогийн байдлаар 10 дахь багийн төвд тоглогч Андро Вильямс 17.3 Самрас бөмбөг авалтыг дунжилж эхний байранд бичигдж байна. За түүний араас бол мэдээж Акол явж байгаа. Хандаас Эрвсүүд багийн өндөр нуруулах тоглогч багийн багтаа бол давталгаан дээр давталгааны Самрас бөмбөг авалтаар их хэрэг болж байгаа. Мөн дээрэс нь түүний дундын зай шидэлтүүд үнэхээр онцгой байгаа. За тэгээд 3 дугаар байранд энэ хоёр залууг бид онцлмаар байна. За нэг нь бол энэ дүлгөөн байна. Энх хотын дүлгөөн лидер багийн төвийн тоглогч одоо довтлогчоор тоглож байгаа 4 номертой тоглож байгаа 16 Самрас бөмбөг авалтыг дунжилж байгаа. Үнэхээр бас түүний хувьд бол хамгаалалт давталгаанд идэвхтэй оролцдог шилдэг юм. Энэ жил бас яа харахгүй онцгойж гарч ирж байгаа юм залуу тоглож байгаа. За мэдээж тэрний араас бол Синтез Арслангуудын Торн Walker явж байна. 15.6 оноо дунжилсан үзүүлэлттэй. За Андре Браун харцагоогийн төвийн тоглогч Андре Браун 14.8 Самрас бөмбөг авалтыг удирдал дунжилж байгаа гэсэн үзүүлэлтээр 5 дугаар байранд бичигдж байна. За мэдээж бол тэр Монголд ирж тоглож байгаа NBA-гээс ирсэн анхны төвийн тоглогч гэдгээр бол Саксан бүг сонирхчдын анхаарлын төвд байгаа. Түүний араас Franklin Holmes Төв ургацуудаас 14.7 сомрыг нэг тоглолтод дунжилж байна. За ингээд түрүүн бидний онцлсан 2 ихэр цамхгийн нэг нь Очрот лидер багийн төвийн тоглогч 14.2 оноо. За тэр энэ өдрөлд Танан Гард багаас
лидер багт ирээд үнэхээр өөрийгөө бас том руу нэнээ харуулж чадж байгаа ийм шилдэг залуу тоглож байгаа. 14.2 самбар сүмэг автыг тэр дунжилж байгаагаараа 7 дугаар байранд бичигдэж байгаа. За ингээд дараагийн бидний онцлог статистик үзүүлэлт бол лигийн оновчтой дамжуулалтуудын лидерийг харуулж байна. Ингээд оновчтой дамжуулалтаар Синтоза Арслангуудын Крис Лавсон нэг тоглолтын дунджаар 7.7-г дунджиж байгаа гэсэн үзүүлэлттэй явж байна. За Арслангуудаас мэдээж Крис Лавсон бол энэ үедрэлд 3 дахь удирдалтаа 3 дахь өөр багтаа ирж тоглож байгаа юм. Монголд ирсэн бас 3 дахь удирдалтаа ирж байгаа анхны легионоор тоглож байгаа. За харин 2 дугаар байранд Танангаар дугийн хамгаалагч Цэрэн давгийн Аз2 7.3 онцтой дамжуулалтыг дунжилж байгаа гэсэн үзүүлэлтээр бичигдэж байна. За Аз2-ын хувьд бол өстө үнэхээр багтахгүй байхын аргагүй байна. Бүх талын тоглолтыг бол тэр бол үзүүлж байна. Яг харахгүй одоо Танангаар дугийн лидер тоглогчдын нэг бол зүү өсөөр Аз2 болчихжээ. Мэдээж тэднийг нэг шилдэг холбооны тоглогчдын нэг их хоёр бол байгаа. За түүний араас бол Харцагоогийн Батүр 6.8 онцтой дамжуулалтаар явж байна. Мэдээж түүний хувьд бас бага оноо авалтаар тэргүүлж лигийн статистикээр мөн ихний харалт явж байсан. За ингээд 4-р байранд Terence Joyner 6.3 онцтой дамжуулалт өгснөөрөө 4-р байранд бичигдж байна. За Joyner-ийн хувьд бол мөн л бас энэ өдрөл дахин Монголын лигт ирж тоглож байгаа юм тоглож байгаа. За мэдээж эдний араас бол үзэгч та бүхний сайн мэдих сэргэлэн явж байгаа. SBL Асын хөлбөмбөгийн тоглогч Чигшээг олбон тоглогч сэргэлэн нэг тоглолтын дунджаар 5.4 онцтой дамжуулалт өгч байгаа юм байна. За сэргэлэнтэй мөн адилхан онцтой дамжуулалттай Төв ургацоогийн холбон тоглогч Donald Ray-Boone за Arkansas их сургуулийн холбон тоглогчоор гарааны холбон тоглогчоор багийн ахлагчаар тоглодог гэсэн түүний хувьд бол бас Супер лигт ч гэсэн өөрийгөө бол тод том руу харуулж чадж байгаа ийм шилдэг легионер байгаа. За ингээ харин бид та бүхэндээ одоо блокийн лидерүүдийг танилцуулъя. За блокт бол Эрдэнэ дэрлийн Рикс багийн шилдэг төвийн тоглогч Allen Brown 5.5 гэсэн тасархай амжилтыг үзүүлж байна. За ер нь Рикс багийн авчирч байгаа төвийн тоглогчд өнгөрсөн өдөр жишээ нь Кристофер Муур ирээд мөн лигийн шилдэг хамгаалалтын тоглогч болоод явсан. Энэ ялааны халуурга очиг авсан байсан. Allen Brown ч гэсэн энэ жил бас шилдэг хамгаалалтын тоглогчд бол тун дээгүүр өрсөлдөх нь тодорхой байна. Түүний араас бол Мадимас Шонхруудгийн цэнгүүн мөр явж байгаа. Энэ өдрөл тэрний хамгаалалт үнэхээр онцгой байгаа. Тэрний тоглолтын дунджаар 2.3-ыг дунжилж байгаа юм байна. За эхний 10-т байгаа 10 тоглогчийн тоглогч дундаас урд тоглолтог буюу одоо 2-3 номертой тоглолтог ганцхан тоглож байгаа нь Цэнгүүн баяр байгаа. Тэрээр бүр 2 дугаар байранд шүтж байгаа нь бол үнэхээр онцлогчтой байна. За харин 3 дугаар байранд Terence Gamble өөр ангаа гигийн ангаа лидер багийн төвийн тоглож 1.9 блокийг дунжилж байна. За мөн Thorn Walker Арслангуудаас мөн 1.9 блокийг дунжилж байгаа гэсэн үзүүлэлтээр эхний дөрвөн байрыг бүрдүүлж байна. Харин 5 дугаар байранд Эрвсүүдийн Акол 1.8-ыг дунжилж явж байгаа бол Төвөргө цагийн Дэлгэнэм 1.8 блок шотыг буюу хаалтыг нэг тоглолтод дунджилснаар явж байна. За ингээд харин бид та бүхэндээ энэ удирдлын бас хамгийн одоо сүүлийнхаа үзүүлэлтийг хүргэе. За нэгдүгээр тойргийг бөмбөг тасалтын лидерүүдийг та бүхэндээ өргөж байна. Бөмбөг тасалтаар Төв ургацоогийн холбон тоглогч Donald Ray-Boone 4.3 бөмбөг тасалтыг хийж байгаа. За түүний хамгаалалт бол эндээс үнэхээр харагдаж байгаа. Яг нэг эсрэг нэг хамгаалтан дээр Boone бол үнэхээр гайхалтай байгаа. За мэдээж түүний араас бол Хэдий Чингиситийг хоёр тоглогч явж байна. Энэ багаас Улаанхүү 3.6-ыг тасалж байгаа бол Gabe Motten 3.3 бөмбөг тасалтыг хийснээр 2 болон 3 дугаар байранд явж байна. За мөн Дүлгөөн Харцаг багийн хамгаалагч Дүлгөөн болон 10-туудын Сид Озарнаар 2.8 бөмбөг тасалтыг нэг тоглолтод дунжилж байгаараа 4-5 дугаар байранд хуваан эзэлж байна. За ингээд би та бүхэндээ статистикийн одоо лидерүүдийг танилцууллаа. Үнэхээр гайхалтай амжилтуудыг энэ үеэр тоглогчд маань үзүүлж байна. За энэ чинээс бол бас онцлог тамирчид бол мэдээж байна те. Санчир ганцаараа 37.1 оноо авч байна. За түүний араас явж байгаа тоглогчид үрдээ нэг 25 6 78 гэдэг ч юм ингэ явж байгаа. За тэгвэл бас онцлог тамирчид байгаа мэдээж Donald Ray-Boone Супер лигийн хэмжээнд анх удаага стил буюу бөмбөг тасалтаар трипл дабл хийсэн. За мөн дээрэс нь Цэрэн давгийн Аз2 энэ үеэр одоо ингээд 2 трипл даблыг хийчээд байна. Үнэхээр энэ багийн лидер тоглогч нь бол яг харахгүй Az2 болсон байна. Холбон тоглогчийн үргийг энэ уйлралд Az2 үнэхээр сайн гүйцэтгэж байгаа. Тэгээ бас яг 1 сарын 2 дахь 7 хоногт байсан. Яг бидэнтэйс ярилцлагын дунд мэдээж бага надаа хожигдох хэрэг байхгүй гэд ярилцлагын дундуур ч гэсэн хэлсэн байгаа. Тэгээ Супер лигт бас эргэн тойронд өөр онцлж хэлэх сонин содон мэдээнүүд юу байна? За мэдээж Бүүнийг энэ үеэр бас онцлох хэрэгтэй. Легионоор тоглогч дундаас бас Бүүн хамгаалалт болон довтлогоонд маш идэвхтэй тоглолтын тоглогчийг бол Төв аймгийн Төв ургацоог легионоор болгон авчирсан. Энэ тоглогч гэсэн өөрийнхөө одоо юу чаддгаа бол жинхэнэ лигт бол харуулж чадж байна. За мэдээж Санчир гайхалтай байна. Бэлгүүн Супер лигийн одоо нэгдүгээр тойргийн дунд хэсгээс эхлээд өөрсдөө тоглолтыг олоод бага удирдаад маш гайхалтай тоглож ирсэн тийм нөө бэлгүүний хувьд бас эхлээ гэмтэлтэй байж байгаад тэгээ сүүлийн бас нэг 3 ч тоглолтод байна уу да яг өөрийнхөө тоглолтыг эргэж авцраад ингээд тоглож ирсэн. Бэлгүүнийг эзгүй агуур мэдээж Пямд орж бол бэлгүүний үүргийг маш сайн гүйцэтгэж ирсэн. За тэгээд мөн бас нэг тоглогч хоёр тоглогчийг онцлмоор байна. Гигийн ангаал лидер багийн Самбрын Остол Инх хотын Дүлгөөн
Очир бат нарыг онцлмоор байна. Үнэхээр Монголын хувьд ихэр хоёр цамхаг гэж нэрлэгдэж байгаа. Хоёулаа дабл дунжилж байгаа. Харцаг багийн болордлог одоо хоёр нарыг ихэр цамхаг гэдэг байсан бол одоо шинэ үе дөрөн гарч иж байна гэдэг яа харахгүй энэ хоёр тоглогч баталж байна. Дөлгөөн Очир батнаар хоёулаа дабл дунжилж байгаа. Инх батын дөлгөөн Самраа сүмбэг авалтаар лигт 2 дугаар байранд бичигдэж байгаа гэсэн. Энэ бол үнэхээр бас гайхалтай үзүү. За энэ хоёр тоглогчоор төлөөлүүлээд энэ өдрөлдөө Супер лигт шинэ залуу тамирчид үнэхээр олноороо төрөн гарч ирж байгаа. Тэгээ энэ бүх залуу тамирчдыг бол мэдээж нэг нэвтрүүлгээр онцолж барахгүй байх. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлэгт бол онцлох нь ойлгомжтой. Ингээд нэвтрүүлгийн маань дараагийн хэсэг яваа лээ. За ингээд нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлж байна. Тэгээд эцэст нь бол та бүхэндээ топ одоо 1-р тойргийн хамгийн шилдэг 10 агшныг бол хүрэх ёстой байгаа. Ингээд дараагийн дугаар маань 2-р тойрог эхлэхээр та бүхэнд хүрэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Ингээд топ 10 агшнаа хүлээж авцгаая. I can pay for everything that's on you, so everything is on me. Got them girls going Cindy Lauper, got Gar and a little blondie. If you ain't drunk, then you're in the wrong club. Don't feel sexy, you're on the wrong beach. Tell the bar that we don't want no glass, just bottles and a bite, and everybody want each. Yeah, so bring the verb, click out. We about to hit the big 3-0. Party like it's carnival in Rio. Life's too short, they need to be out. Yo, we live, we die, we give, we try, we kiss, we fight. Also, we can have a good time, yeah. I'm in it busy looking for the next top model who's wearing something new and something old and something borrowed. I know this crazy life can be a bit of pills to swallow, so forget about tomorrow. Tonight, we're drinking from the bowl. Yo, as long as they ain't getting it wrong, then everything is alright. Got them girls going high, the cream, the Kardashians, we got the rule ties. If you ain't lean, then you're in the wrong scene. If you ain't hiding, you're not on my vibe. Tell the bar that we don't need no sparklers or nothing, just keep the bottles coming all night. Yeah, so bring the verb, free go. You about to hit the big 3-0. Party like it's carnival in Rio. Life's too short, they need to be out. Yo, we live, we die, we give, we try, we kiss, we fight. Also, we can have a good time, yeah. I'm in it busy looking for the next top model who's wearing something new and something old and something borrowed. I know this crazy life can be a bit of pill to swallow, so forget about tomorrow. Tonight, we're drinking from the bowl. As long as they ain't getting it wrong, then everything is alright. Got them girls going high, the cream, the Kardashians, we got the rule ties. If you ain't lean, then you're in the wrong scene. If you ain't hiding, you're not on my vibe. Tell the bar that we don't need no sparklers or nothing, just keep the bottles coming all night. Yeah, so bring the verb, free go. You about to hit the big 3-0. Party like it's carnival in Rio. Life's too short, they need to be out. Yo, we live, we die, we give, we try, we kiss, we fight. Also, we can have a good time, yeah. I'm in it busy looking for the next top model who's wearing something new and something old and something borrowed.